Нэг сурагч өдөрт сургууль дээрээ 1500 төгрөгөөр хоол иддэг. Үүнтэй холбогдуулан үдийн цаг, порц бага, мөн чанар муу байна гэх мэтчлэн шүүмжлэлүүд гараад байгаа. За бид нийслэлийн 45 дугаар сургууль болон 105 дугаар сургууль дээр ирж хүүхдийн үдийн цаг хэрхэн бэлдэж байгаа, за мөн үдийн цаг бэлдэж байгаа цайны газруудад ямар асуудал тулгарч байгааг сурвалжлалаа. Өнөөдөр яг байдлаар өглөөний үдийн цайнд 320 хүүхдийн хаалгаж байгаа. Ер нь бол манай хүүхдүүдийн 1-5 дугаар ангид хамрагдах хүүхдүүд нь 920 орчим байдаг байхгүй юу? Тэгээ өнөөдөр бол манайх мантан бууз сүтэй цайтай. Гэхдээ тэр бууз бол ерөнхийдөө айгууд боломжтой том. Давас бахтай, тос бахтай хамтлагчгүй. Хоорсон шарс юм өгөхгүй гэд. Одоо тэгээд нөгөө юм хомны үн айгүй нэмэгдсэн. Тал талтай айгүй хэцүү байгаа яг үнэ. Би болохоор эндээ зур хахтайгаа чинь тэгээ хүүхдийнхээ үдийн цаг гэдэг байхгүй юу? Тийм болохоор ерөнхийдөө хэцүү л юм шиг л шүү дээ. Үдийн цайнд таалагддаггүй. Амар таалагддаг. Өнөөдөр юу хийсэн? Мантан бууз. Үдийн цайндаа цаддаггүй. Цаддаг. Нэгдүгээр өдөр цагаан хоол өгдөг. Тэгээ хоёр дахь өдөр ширхтээ хоол. Гурав дахь өдөр одоо нэг мантан бууцаас ширхий хоол ч гэдэг юм ингээд өдөр бол өөр өөр хоолгодог. Манай ангид тэгэхэд эцэг ихийн эцэгхийн зөвлөлийн дарга нь бол ингээд сард нэг удаа ирж амтгаа хийдэг. Энэ нодууд одоо ингээд хоолны хүртээмж айгүй бага байсан шүү дээ. 650 төгрөгөнд тааруулдаг байсан юм уу? Яг ингээд аяглаа төхөр аяг дүүрэхгүй бид нар бол нэг халбагт чигээл өгчдөг байсан. Одоо бол бүр халбагдаа хоёр халбагдаад аяг нь бүр дүүргээд өгчдөг шүү дээ. Үдийн цайн гоё идэг. Гоё идэг. Амттай идэг. Үдийн хоолндоо цадчихна. Цадж байгаа. Өнөөдөр ямар болсон? Өнөөдөр будаатай хуурах хар цай. Хамгийн гоё хоол нь ямар хоол идэг вэ? Бууд будаатай хуурах. За хоолндоо цадж байгаа юу үдийн хоолндоо? Цадж байгаа. Чивэн. Өөр. Бэнштэй цай. Хаштай цаас өгд юм уу те? Тэ. За дургуй хоол нь ямар хоол идэг? Дөрвөл гэж байхгүй шүү дээ. За энэ үдийн цаг бол үдийн хоол болгоод одоо энэ хичээлийн жилээс үдийн хоол болгосон гэж бол одоо манай дээд албан тушаалт өндөрлгүүд бол ингэж яриад байгаа. Гэтэл бид нар бол одоо энэ үдийн цай биш бид нар үдийн хоолоор яваад нэлээд олон жил 3-4 жилийг бид нар үдийн хоол өгөөд ирсэн. Энийг гинтгийн энэ жил одоо шинжилээд үдийн хоол болгоцсон юм шиг юм яриад байдаг. Өнөөдөр 1500 төгрөгөөр юу авах вэ? Ганцанд ороход ширхэг мантан бууз, СИ ороод авахд нэг ширхэг мантан бууз ч хүрэхгүй. Өнөөдрийн амьдрал асар хүнд байгаа. Өнөөдөр түлээтэй чайл байна, далхахтай чайл байна, далахгүй ч болно. Тэгтэл энэ захын хорооллын хүүхдүүд зарим нь эмзэгэр хүлээж авч магадгүй. Гэхдээ энэ дотор чинь хоолоо идэх гэж чин сэтгэлээс хоолоо идэх гэж ирсэж байгаа хүүхэд байгаа. Би өөрөө 4 байгаа хүүхэдтэй. Өнөөдөр өөрийнхөө үр хүүхдэд би өнөөдөр нохооны хоол шиг юм хутгахгүйн төлөө би хичээж байгаа. Гэтэл өнөөдөр юмны үн бүр тэнгэр татчихлаа. Өнөөдөр Монголынхаа хөрсөн дээр ургаж байгаа гэдэг хүнсний ногоо маань гэхэд л өнөөдөр 70% өссөн. За ингээд тэгтэл одоо бид нар өнөөдөр заалаар үйлчлэх ямар ч боломж авахгүй. Энэ цар тахлын үе дээр нь одоо ийм эрсдэлтэй үед бол бид нар ерөөсө зөвхөн хүүхдийнхээ үдийн цаг хийж байгаа. Мэдээж энд чинь ганцаараа ажиллаагүй. Мэдээж би олон хүн цалинжуулж байгаа. Гэтэл энэ бүхнээс одоо шалтгаалаад одоо бид нар одоо яг 1500 төгрөгийг одоо 1500-аар нь хүүхдэд хүргэсэнгүй гэдэг одоо ингээд сошиал ертөнцөөр бол одоо бид нэр маш их бөмбөгдөж байна. Яг хөрсөн дээрээ ямар байна гэдгийг манай дэвчл өөрсдөө ирээд уулзаад гаргалгаа нь ханаа байна, тийм ээ. За яавал одоо ингээд бүр олон жил болсон энэ үдийн цайнд өнөөдөр зүрх сэтгэлээ зориулсан хүмүүстэйгээ бүр хэлэлцээд ярилцаад тамга ороод гар үсэг зураад сууж байгаа хүмүүс өнөөдөр яг хөрсөн дээрээ юу болж байгааг мэдэхгүй. Бид нарт одоо яг ингээд 100% одоо ингээд ажиллаагүй тохиолдолд бид нар бол одоо заалаар үйлчлээгүй тохиолдолд бид нарт бол асар хүнд бууж байгаа.